шинжлэх ухааны нэвтрүүлэг тавтай морил өнөөдрийн нэвтрүүлгийг надтай хамт Герман Монголын хамтарсан ашигт малтмал технологийн их сургуулийн химийн профессор багш Бацэнгэл хөтлөн явуулах болно. За мөн 52 дугаар сургуулийн сурагч Тавгад олон бас хүрэлцэн ирсэн байна. За ингээд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр гуруулаа ямар туршилт үзүүлэхээр бэлтгэсэн байгаа вэ? За өнөөдөр бол бид нар өдрөө мэднэ машиныг машин аккумулятораар асдаг. Тэгэхээр энэ аккумулятор гэдэг юм яг ямар бүтцтэй энэ яг тэнд яаж цэнийг хуримтлагддаг, яаж тэр цэнийг буцаагаад бид нар цахилгаан болгож ашигладаг гэсэн энэ тухай танилцуулахад ийм нэг сет туршилт авчирсан байгаа. Тэгэхээр чиний хувьд аккумулятор гэхээр бас юу гэж бодогдож байна? Машины аккумуляторыг харж явуу. Харжсэн. За машин асах гол зүйл юм болоо гэж бодож байна. Ер нь доторх яг бүтцэн нас юу гэдэг юм бэ? Цэнгэлэгддэг, цэнгээ алддаг гэхээр энд ерөөсөө химийн үндсэн хоёр процесс явагдаж байгаа. Нэг нь болохоор электролизийн процесс гэхээр гаднаасаа цахилгаан гүйдлийг аваад тэрүүгээрээ химийн урвалыг явуулна. Нөгөөх нь болохоор химийн урвал ямар ч цахилгаанд холбогдоогүй байхад химийн урвал явуулаад тэгээд цахилгаан гаргаж авна. Бидний гар утасны батарей тэгдэг те цэнийг ингээд бид нар ажиллаж цэнийг дуусаад ирэхээр залгацдаг шүү дээ. Тэгэхээр буцаад цэнийг авчдаг те. Яг тэр процесстэй л адилхан процесс. Гэхдээ энд бол нөгөө химийн бодисууд нь тэрнээс арай өөр. Яг машины аккумуляторыг чи өргөж үзсэн үү? Хүнд өгдөг шүү дээ. Аюу хүнд өгдөг те. Хүнд өгдөг. Тэгэхээр тэр бол хар туулгнаас тогтсон байдаг. Энд авчирсан төхөөрөмжөө танилцуулъя. Бацэнгэл багшаа тийм ээ. Харахад их л нүсэр том авартай зүйлүүд байна. Энэ бол жижиг хувилбар байдаг. Энэ яг сургалтын зориулсан учраас хүүхдийг бүр сайн мэддэг. Энэ тоо могийн ч гэсэн сайн харах гэдэг үүднээс ингэж ийм за тэгэхээр төхөөрөмжөө танилцуулъя. Байгаа. За энд бол бид нар МА гэд бичсэн байна. Физик үзэж байгаа тий. А усгаар юу гэмдэг ямар нэгж үлээ? Ампер тий. Гүйдлийн үжиг хэмждэг. Тэнд В усгаар вольтыг хэмждэг буюу хүчлийг хэмжиж байгаа. Энд бол гүйдэл үүсгэж байгаа. Бидэрт мэдээж нөгөө цахилгаан хэрэглээд нөгөө цэнэглэх процесс явуулна шүү дээ. Тэгэхээр биднээс гадны гүйдэл үүсгэж хэрэгтэй байгаа. Энэ гүйдэл үүсгэгчдэр бид нар энд харж болно. Ампер, вольтыг энэ DC гэдэг маань болохоор тогтмол гүйдэл. AC гэхээр бол хосог гүйдэл байгаа. Тэгэхээр энэ бид нар тогтмол гүйдэл залгаад нэгсэндээ энд гүйдэл өгөөд цэнэглэх процессыг явуулна гэсэн үг. Тэгэхээр ийм хоёр юмнаас төхөөрөмжөөс тогтсон. Цэнгээ алдаад байна гэдгийг мэдхийн тулд нэг хөдөлгүүрийг ажиллуулж үзсэн тий. Тэгэхээр энэ хөдөлгүүр нь бол энэ байна гэсэн үг. Энэ эргэлдэх нь байна. Энд бас нэг шингэн байна. Энэ ямар шингэн үү? Хортой шингэн. Тий. Тэгэхээр аккумуляторт бол гол шингэн хөхрийн хүчил байдаг. Хөхрийн хүчил гэж сонсч байсан баг. Тий. Томьёо нь болохоор H2SO4 тий H2SO4. Тэгэхээр энэ хөхрийн хүчил бол гол шингэн. Тэгээд энэ хүчил учраас бас хортой. Тэгээ хоёр электрод нь болохоор нэг нь нэмэхээр цэнэглэгдсэн электрод байдаг гэсэн тий. Нөгөөх нь болохоор хасгаар цэнэглэгдэх электрод. За нэмэх анод нь болохоор плюмбум оксид, плюмбум O2 гэсэн томьёотой. Нөгөөх нь болохоор хоёулаа хатуу байц гэсэн үг тий. Нөгөөх нь болохоор дан плюмбум. Плюмбум гэдэг чинь хар туулга. Хар туулгач аюу хүнд металл байхгүй юу? Хар туулгыг хортой гэж бид нар ярьдаг та тий. Гэхдээ энэ аккумуляторыг одоо тэгэхээр хамаагүй бид нар байгуулах чинь зүгээр хаядаж болохгүй юм шүү дээ. Хорт металл агуулдаг учраас тий. За маш сонирхолтой туршилт явагдах нь. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн сэдэв аккумуляторын ажиллах зарчим. Тэгэхээр хэсэг хормын дараа нэвтрүүлгийнхээ эхний туршилтаа эхлэе. За эхний туршилт бид нар одоо юуг баталж харуулах вэ? За эхлээд бид нар нөгөө цэнэглэх процессыг явуулъя тий. За тэгэхээр тул бид нар энэ хэлбэршүүлсэн одоо аккумулятор гэж харж болно. Дотор нь одоо юу ч байхгүй байгаа. Гэхдээ энд электродуудыг ингээд байршуулсан байгаа гэсэн. За тэгэхээр яг нэг ийм сел гэж яриад идэв хэлэхээ тий. Нэг ийм батарей гэсэн үг л дээ. Тэрэнд бол нийтдээ 2 вольт гараад инхээр 6-г игнүүлээд тавих юм бол 12 вольтыг бид нар гаргаж ирнэ гэсэн үг тий. Тэгэхээр аккумулятор бол 12 вольттай аккумуляторууд бид нар машинд ашиглаад идэг шүү дээ. Одоо ингээ харахаар бол уусмал нь байхгүй дан электродууд нь байж гэнэ гэсэн үг. Тийм байна. Тий. Тэгэхээр нэг нь аль нэг нь авч жагаад энэ дотор одоо уусмалаа хийгээд үү. Одоо уусмал хийчих юм бол эн чинь яг нөгөө хүчлийн аккумулятор чинь аккумуляторын загвар бий болчихно гэсэн үг. Бага хэмжээний аккумуляторыг эн чинь үүсгээд бий болгож яах гэсэн үг шүү дээ тийм ээ. За шингэний хэр зэрэг хэмжээтэй хийж байна. За энэ электродуудыг бүгдийн дүүргэхээр за энд ойролцоогоор нэг 400 мл орчим шингэн байгаа. Тэр хавчааруудыг бол хөргөж болохгүй. Хавчаарууд л өөр материалаар хийгдсэн байгаа учраас халуун байна тий. Ягаад халуун байна багшаа? Энэ шингэн байна. Наа чи нөгөө хүчтэй хүчил байгаа. Тэгээд яг хүчлийг одоо ингээ найруулад концентрацтай хүчил бол ерөнхийдөө эхлээд уусмал үүсгэхдээ халуун байдаг. Тэгээд бид нар сая концентрацтай хүчил бэлдсэн байгаа учраас энэ халуун байна. Үнэр бол нэг байхгүй лээ. Тийм хүчил бол гайгүй. Бусад хүчлүүд бас үнэртэй.
Ер нь бол аюултай. Хамаагүй. Сая бол та шууд ингээл үнэрчээд химийн үсэж болохгүй шүү дээ. Оо тийм үү. Ингэж үнэрчээ. За за. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч MCS Coca-Cola. За ингээд энэ гүйдэл үүсгчээрсээ бид нар ингээд ампра өгнө. Бид нар энэ эргэлдэж байгаа гэдэг чинь энд процесс явагдаж байна гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр бидний хоёрын бол ажиллах зүйл энэ зүйлийг ажиллах. Дээрээс нь бас одоо энэ түрүүн яг адилхан өнгөтэй байсан чинь энэ процесс явагдсан. Энд сая ингээд баахан хий юм ялгараад нэг нь хар өнгөтэй нөгөөс нь саарл өнгөтэй болсон За тийм байна. Тэгэхээр энэ чинь хоёр өөр электрод үүсчихэж байгаа байхгүй юу? Яг бол бид нарт ямар хоёр электрод хэрэгтэй байгаа вэ гэхээр түрүүн хэлсэнтэй хар туулганы оксид гэсэн. Нөгөөх нь болохоор хар туулганы электрод тий. Тэгэхээр одоо энэ ингээд цэнэглэгдээд одоо айжхан болоод эхэлж байгаа. Цэнэглэгдээд дууслаа. Одоо цэнгийг алдуулах хэрэгтэй тий. Тэгэхээр би энэ гүйдэл үүсгчийг бүгдийг салгачаад одоо энэ хоёр түлхүүр гэж ярьдаг тий. Түлхүүрийг одоо нөгөө тийш эргэчихэж байгаа. А тийм эсрэг эргэчихсэн. Одоо би ямар ч гүйдэл залгаагүй байхгүй энийг. Тэгэхэд энэ процесс ажиллаад эхэлж штэ нөгөө тийшээ үгээд байна. За тийм байна. Гэсэн үг тий. За тэгэхээр энд юу харуулж байна гэхээр өөрөлдөл нөгөө цэнэглэгдсэн байсан юм маань одоо гүйдэл салгачаар бас энэ моторыг ажилуулад байна штэ. Бид нар нөгөө гар утсаар бол гар утсаа одоо ажилуулж ийн гэсэн үг байхгүй юу? Гүйдэл залгалгүйгээр утсаар одоо цэнэглэгдсэн аккумулятороо эргээд бид нар ашиглаж байна гэсэн үг. Тийм. Одоо ингээд ашигласаар мэдээж энэ тодорхой хугацааны дараа яах ёстой. Зогсон Ш дууссан шүү дээ. Тэгэхээр саяных шиг ахаал буцаагаа цэнэглэж чинь гэсэн үг. Тэгэхээр энэ цэнэглэх, цэнэгээ алдах процесс нь үргэлж бид нар ашиглаж болдог энэ системийг нийлүүлээд аккумулятор гэж нэрлэдэг. Сонирхолтой шинжилгээ ухааны нэвтрүүлэг үргэлжилж байна. Одоо нэвтрүүлгийнхээ энэ хэсэгт бол аккумулятортай холбоотой мэдээллийг үзэгч та бүхэндээ хүргье. 1936 онд Багдад хотын ойролцоо 2000 жилийн настай нэгэн тосгоны туурийг ухаж байх үед нэгэн сонирхолтой бар олджээ. Энэ нь 15 см орчим өндөртөө шавар бар дотроо гагнаж тогтоосон зис ялтсан цилиндртэй. Цилиндрийн доод хэсэг нь мөн зис ялцаар таглагдсан бөгөөд асфальтаар бүрхэгдсэн байжээ. Археологчид тэдгээрийг анх олохдоо хүнс хадгалдаг энгийн шавар сав гэж бодож байсан боловч уг савн дотроос зис гол илрүүлсэн байна. Савн дотор зистэй харилцан үйлчилдэг ямар нэгэн шингэн зүйл байсан бөгөөд эрчим хүч ялгаруулж байсан бололтой. 1940 онд археологч Вильхем Винг өөрийн судалгааны ажилдаа энэхүү ваарыг батарей байсан байж магадгүй гэж таамаглан мөнгийг алтаар бүрэх үед ашигладаг байж болох тухай дурджээ. Хэрвээ энэхүү таамаглал үнэхээр үнэн бол Александр Вольтийн нээсэн электрон химийн батарей нээлт 2000 жилээр урагшлах магадaltaй. Мөн тэр жилдээ инженер Вильярд Грей энэхүү батарейг дуурайлган хийгээд зисийн сульфат ашиглан хагас вольтын цахилгаан гарган авсан байна. 1970 онд Египтийн эрдэмтэд бас л дуурайлган хийсэн байна. Тэрээр эртээр үед юунд ашиглаж таарах вэ гэдгийг бодолцож усан үзмийн шүүсээр батарейгаа дүрхсэн байна. Ингээд 087 вольтын хүчтэй гарган авч чадсан бөгөөд түүнийг ашиглаад мөнгийг алтаар бүрж дүнгсэн байна. Хэрвээ үнэхээр энэ туршилт батлагдвал энэ олдвор нь хамгийн анхны аккумулятор болох нэ. Багдадын батарей гэж нэрлэгдээд байгаа энэ олдвор одоо хэрэн халуухан маргааны дунд нууцлагдмал онцох хэвээр байна. Одоо харин туршилтаа өргөжлүүлээд аккумулятор цэнэглэх үйл явцыг тайлбарлая. Сая цэнэглэх процесс дээр юу болсон гэхээр хоёр электродыг бий болгосон байхгүй. Плюмбум оксид, нөгөөх нь плюмбум гэдэг тийм. Одоо бол цэнэгээ алдаж байгаа процесс явж байгаа шүү дээ. За тэгэхээр одоо яаж нөхөр нөгөө плюмбум оксид чинь нөгөө нэг талд нь плюмбум байгаа тий хар туулга байгаа. Нэг талд нь хар туулганы оксид байгаа. Тэр хоёр хоёулаа хар туулганы ион болоод уусмал руу шилжиж байгаа гэсэн үг. Хар туулганы валент чинь хэрвээ дан хар туулга байх юм бол тэг гэдэг эсэлтгэн юмтэй плюмбум O2 гэхээр валент нь хэд болно гэсэн үг үү? 4 тий. Тэгэхээр нэмэх 4 гэдэг эсэлтгэн юмтай байгаа гэсэн үг. Нэг нь 0 нөгөөх нь нэмэх 4 байсан тий. Тэгээ яг цэнгээ алдах процесст хоёулаа хар туулганд 2 нэмэх гэсэн юм үүсэж байгаа байхгүй. Хар туулганы нитрат гэдэг плюмбум NO3 гэдэг бодис байдаг. Энд бол нөгөө хар туулга 4 нь 2 болж байна, 0 нь бас 2 болж байна. Тэгэхээр ерөөсөө энэ процесс ямар процесс гэдэг вэ гэхээр нэг цэнэг электрон авдаг, нөгөөх нь электроноо алддаг. Ийм процесс хоёр процессын нийлмэл байдаг байхгүй. Тэгэхээр энэ процесс явж дуусгал юм бол өөрөлдөл нөгөө химийн энерги гарч цахилгаан энерги туурах юу дуусчлаа л гэсэн. Одоо л зогсчлаа. За тийм байна. Одоо л цэнэгээ алдаад дууссан гэсэн. Нөгөө хоёр маань хоёулаа алдчихлаа. Цэнэгээ аль одоо гүйдэлгүйс гаргаж чадах байлцсан. Нэгсэндээ хар туулга хоёр электрод маань одоо цаашаа ажиллах боломжгүй болчихж байгаа гэсэн үг. Одоо нөгөө хоёр электрод ахиа бэлдэнэ гэсэн үг. За. Нөгөө оксидо, нөгөө хар туулга тий. Тэгэхээр ахаад энийг өгөө хэдүүлээ. Тэгэхээр одоо энэ эргэлдээд
мөн адилхан энэ дээр процесс ингээ явагдана. Энд тэгээ нэг бөмбөлгүүд байна уу? Тийм нэг бөмбөлгүүд байгаа электродуудын гадаргууд дээр. Энэ бөмбөлөг бол юу гэж бодож байна? Хий байна гэсэн үг үстэй тий. Хөхрөө хүчил авсан штэ. За тийм. За тэгээ хөхрөө хүчил авахад бид нар нэг өмнөх туршилт дээр бас нэг юм төрлийн туршилт хийжсэн хий гаргаж авсан. За тийм. Тэрэн дээр ялгаахгүй хүчил аваад бид нар электролиз явуулсан чинь хий гаргасан штэ. Гарсан штэ нөгөө устрогчийн хий ялгараад. Устрогчийн хий орж ийн гэсэн. Тийм орж ийн гэсэн үг тий. За. Одоо энэ их чухал юм болох гэдэг л та. За. Яг тэрнтэй адилхан энд бас давхар хажуугийн урал болох устрогчийг ялгарч байгаа юм бодож байгаа. Тийм болохоор энд ингээд давхар ийм хийм бөмбөлгүүд үсээд байгаа юм байна. Одоо энэ дээр энэ бөмбөлөг үсэж байгаа шүү дээ. Тэгээ энэ дээр ягаад усгүй хамал? Тэр нь болохоор бас устрогчийн хий үст гэдэг чинь устрогч чинь нэмэх цэнэгтэй устрогчийн ян устрогч тэг болж байгаа. Өөрөөр нэмэх цэнэгтэй юм нэг электроныг авж байгаа гэсэн үг байхгүй юу? Электрон авж байгаа. Электрон авна гэдэг чинь өөрөө нэмэх цэнэгтэй хасах цэнэгтэй юм дээр очино доо. Тэжээж электроныг ав. Тэгэхээр энэ электродыг бид нар шууд таньж болох нь шүү дээ. Энэ бол хасгаар цэнэглэгдсэн электрод байна гэсэн үг. Хасгаар цэнэглэн гэдэг маань катод байна. За тэгээд шугамаа хөөгöd хараад үзье. Энд чинь ингээд цэнхэр байгааз цэнхэр гэхээр бид нар энэ дээр энэ гүйдэл үсгчдээр цэнхэр гэдэг энэ утас маань яг алин дээр очиж холбогдсон байна гэхээр хасах тэмдэг дээр очиж холбогдсон. Тэгэхээр хасах дээр холбогдсон учраас катод байна гэсэн. Тэгээ тэрэн дээр устрогч ялгарна. Ингээ бас онлын үед бид нар баталж байгаа гэсэн. Тэ? Тэгээ нөөтөр нь үсгүй байгаа даа зү. Тэ? Тэрэн дээр бол устрогч очихгүй гэсэн үг байхгүй. Өөрө хасах цэнэгт нэмэх цэнэгтэй учраас нэмхийг түлхээд байна гэсэн үг шүү дээ. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч MCS Coca-Cola. За тэгэхээр энэ аккумуляторын одоо цэнэг нь дууссан болов үгүй болов сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан бид нар бас энэ ч нэг хэрэгжилж лээсэн. Ерөнхийдөө бол доторх бол шингэн нь бол ямар ч байсан байж байна. Ер нь их хүнд юм. Маш хүнд. Тэгээд энэ доор нь тэгээд энэ хэмжээнүүд бол янз янз байдаг шүү дээ. Машинаасаа шалтгаалаад те жижиг том өргөн бүтэн гэл. Тэгээд энэ бол зүгээр энгийн машины аккумулятор гэж байна те. Тэгэхээр энэний цэнгийг үзэж болно л да. За манай сурагч маань үзчих те. Тэний бол ер нь хэд гарах хэрэгтэй гэж түрүү ярьчлаа. 12. Ойролцоогоор 12 те. За 12 байна. Тэгэхээр нэлээд сайн цэнэгтэй аккумулятор байна гэсэн. За ингээд цэнэг мэдээж олон хэрэглээд ирэх юм бол энэ цэнэгээ алдаад ер нь аккумулятор маань суuna гэж ярьдаг те. Тэгээд солихоос өөр аргагүй болдог. Тэр нөгөө 12 вольтоо гаргаж чадхаа болчих чинь л гэсэн үг л те. Тэгээд ер нь эн чинь нөгөө химийн нэг цэнэг алдах процесс, нэг цэнэглэх процесс ингээд давхар яваад байгаа учраас удаан хугацааны туршид нөгөө саяны энэ электродууд байна шүү дээ. Эн чинь бохирдоод дээр нь одоо хажуугийн уралуудын дүнд бий болсон одоо бүтээгдэхүүнүүд суугаад буцаа цэнэг алдах процесс тэр маань бүрэн цэвэрлэгдэж чадахгүй байсаар хагаад хоёр электрод нь ажиллахааг болчихж байгаа. Тэрийгээ бид нар электродууд нурна гэж хэлээд байдаг. Тэгээд нурцсан электродтой бол 1001 цэнэглээд сайн цэнэг авч чадахгүй. Тэгээд тэгэхээр аккумулятор өөрөөсөө цаашаа ажиллах боломжгүй болчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр яг үүнтэй адилхан тавгдулмаа одоо амьдрал дээрх өөр жишээ бас чи сонсч ирсэн үү? Яг аккумулятортай ажиллах нь бас зарчмаараа ажилдаг бас өөр зүйл юу байдгүй гэж бодож байна. Утасны батарей тэгээд нөгөө нэг чийдэн гэдэг шүү дээ. Нөгөө гарч чийдэн. Тэгээ гарч чийдэн цэнэглэнгүүд цэнэг аваад тэгээд удаа хэрэглэсний дараа цэнэг нь дуусчихдээ шүү дээ. Тэгээд дахиад цэнэглэдэг. Батарей нурцсан байх юм бол нөгөө хөөгөөд фимигээ хамааштай шүү дээ. Тэнгүүд нь нөгөө батарей нурцсан байна гэж үздэг. Гар утсаг чинь нэлээ ингээд компакт хийчихэж байгаа шүү дээ. Гар утсан тохируулаад жижиг хэмжээ. Тэнгүүд тэнд чинь нөгөө электродууд чинь бас нурж байгаа үед бол нөгөө электродын хэлбэр дүрс чинь өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр хэлбэр дүрс нь өөрчлөгдөд өөр тунцсуу дээр нь очиж суудсан байх юм бол тэр чинь ингээд бөмбөгээд ирж байгаа гэсэн үг. Яг энэ аккумуляторыг бол учиргүй өөрчлөгдөд тэгээд байхгүй. Яг өнгө нь жоохон одоо бол сүүлийн үеийн аккумуляторууд чинь ингээд айгүй битүүмжлээ сайтай болсон учраас бид нар бол энийг эндээс бол харах боломжгүй. Бүр дээр үед тэр том машинууд дээр хийдэг ашигладаг байсан аккумуляторууд бол тэгэл хүчлэн ингээд асгарцсан ер нь жоохон эвгүүл байдаг байсан. Тэндээс бол янз бүрийн процессыг ил харж болно. Гэхдээ энэ хүчил байдаг учраас маш болгоомжтой бид ажиллах хэрэгтэй. Хуруу цагийг ямар материалаар хийх юм бол? Хуруу цай чинь хоёр янзаад гэдэг. Зарим нь ингээд бас цэнгэлдэг хуруу цай байдаг. Зарим нь зүгээр л нэг удаа ашиглаад дуусаад хайчдаг те бид нар тийм хуруу цай байдаг. Тэгэхээр тэр нэг удаа ашиглаад байгаа хуруу цай гэдэг чинь зөвхөн энэ цэнэглэх процесс явагдахгүй хэдийний цэнэгтэй байгаа хоёр электрод дээр химийн уруул яваал тэгээд тэрнээс гарч байгаа энергиэр нь нөгөө цахилгаан хэрэгслүүдийг ажилуулад байна гэсэн үг. Тэгээд тэр нь дуусахаар
эргээд тэр ургуулыг эргэж явуулж болохгүй гэсэн үг байхгүй юу. Тийм батарейнууд жишээлбэл алкалайн батарей гэж яриад байдаг тийм. Энэ дээр бол янз бүрийн металл давснуудыг аваад хийдэг. Гол хэрэглэгддэг металлууд бол ер нь никель, цайр, магний, тэгэл манган, кадмиум гэд. Тэгэхээр одоо энд бол бид нар шууд ингээ шингэн аваад хийчихэж байгаа шүү дээ загвар болгоод. За энд бол шингэн жаахан өтгөн ч юм уу те байгаа. Гар утсанд бол шингэн мэдэгдэхгүй. Тэгэхээр тэр шингэнийг юу төлөөлдөг вэ гэхээр биш дээ. Бол нэг юм шингэнч биш, хадуулж биш, зурамтгай тийм те. Тэгэхээр яг тэр нөгөө энэ шингэн электролитийн орчин гэж хэлээд байгаа. Энийгээ тийм шиг болгочдөг байхгүй. За. Тэгээд батарей хэлдэг гэсэн. Тэгэхгүй бол дан хуурай ямар ч хэм процесс явагдахгүй. Тэгэхээр ер нь бол батарейн дотор бол ер нь бол тодорхой хэмжээний шингэн тийм байж байх нь шүү. Тэгжээж тэр нөгөө жижиг ионууд ч хөдөлгөөнд ордог. Тэгээд эднэр болохоор яг кадмиум, мөнгөн ус, энэ хар туулгын төр чинь хүнд металл болохоор хүний биед хортой гэж үздэг. Тэгэхээр ялангуяа устгалд оруулахдаа бол бид нар маш болгоомжтой ажиллах хэрэгтэй. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн сэдэв бол аккумуляторын ажиллах зарчим байлаа тийм ээ. Дахин цэнэглэх тухай. Тэгэхээр яг нэвтрүүлгийнхээ төгсгөлд бас энэ туршилтаа бас базаад өгнээд манай үзэгч хүмүүдэд хэлүүлнэ. Тэгэхээр одоо бол сүүлийн үед эрдэмтдийн маш их сонирхлыг татж байгаас чиглэл бол энэ батарейны чиглэл. Ялангуяа хөнгөн энэ бол хэцүү шүү дээ. Ийм хүнд батарейгаар олон 12 вольт гаргаж байгаа энэ хүчтэй явж чадахгүй энэ үгээр те. Хэрвээ дан батарейгаар явдаг машин зохионоо гэх юм бол аккумулятор маань тэр батарей маань өөрөө хөнгөн байх хэрэгтэй те. Тэгээ хөнгөн байдаг ганц элемент тэр литий байхгүй юу. Тэгээ өөрийнх нь гаргадаг вольт нь энд бол одоо 1.1 хэдчүүдийн 2 вольт гаргаж байгаа. Тэнд бол ганцхан литий 3 вольт гаргадаг. Тэгэхээр олон литийг ингээд нөгөө хөнгөн юм чинь ашиглаад бид нар маш өндөр вольтыг гаргаж болно. Тэгэхээр одоо сүүлийн үед тэр бүр ганц түш огт хэрэглэхгүйгээр зөвхөн батарейгаар явдаг тийм машинууд гараад ирсэн байгаа. Тэгэхээр энэ салбар бол маш ирээдүйтэй салбар юм байнамаа. Энэ мэдлэг шингэсэн ийм чиглэл рүү бид нар илүү анхаарч явах юм бол биднэрт бол дэлхийд зах зээлийн орон зай байгаа. Тэрний нэг нь бол энэ батарей, энергийн их үүсвэр гаргаж авах, энерги буцаад хуримтлуулах энэ салбарууд дээр ажиллах юм бол ирээдүй байгаа гэж би хардаг. За сонирхолтой байлаа. За ямар нэгэн механик холбоос энд байхгүй явагдаж байгаа юм. Ерөнхийдөө одоо нар тэндээс ингээд тусаж байгаа учраас нарны шууд тусгал бол энэ цэгийг шүргээд ийшээ ингээд явчихна. Харин ийм жишүүн өнцгөр нарны гэрэл дэлхий дээр ирж байгаа тохиолдолд хугараад гэрэл маань сарних болон буцаж ойх үзэгдлүүдэд маш хүчтэй ордог учраас өөрөөр хэлэх юм бол бүс нутгуудад ерөнхийдөө сэрүүн уур амьсгал үргэлжилдэг. Цагаан өнгийн гэрлийг л нааш нь ялгаагүй цацруулж байгаа. Тэр нь яг өглөөний нөгөө хурц өнцгөр тусаж байгаа үедээ саяных шиг юм гэрлийн дисперс гэж одоо нэрлэдэг. Тэгэхээр одоо бидний яг энэ урталт байж байгаа энэ 3D модель маань тэвүүдийн хоорондын одоо байрлалын ялгаатай байдал болон мөн дэлхийн эргэлт хөдөлгөөний улмаас үүсэж байгаа сүүдрийн шилжилт хэрхэн яаж явж байгааг бол яг одоо бол харуулж байна.